Мөнгө гэдэг дууны хувьд болохоор клипийн Skin Entertainment-ээр илгүүлсэн 10 rock бүх юм хөгжмүүд Star Studio-ийн ганц төрхөөр илгүүлсэн. Миний амьдрал сайхан болно доо. Өгдөө төрхөө болох юмсан да. Ядуу надад термин задарч байх ёстой гэж үү тийм үү? Ялгаж цаалгаж амьдрах үүтэй гэж үү тийм үү? Тэр доо бас их юм бодуулдаг дуу л та. Ядуу надад термин задарч байх ёстой гэж үү тийм үү? Ялгаж цаалгаж. Яг үүндээ мөнгөн дургу хинч байхгүй. Мөнгөн дургу хүн гэж л байхгүй. Ингээл анзаараад тахт бас Зарим нэг үнийг хараад тахт мөнгөнд амар тийм шундаг болцсон. Мөнгөний цаана юу байдаг? Тэр бүхнийг харуулсан дуу. Мөнгө яагаад гэвэл хүнд сайн сайхныг бас авчирдаг, бас муу мухайг бас авчирдаг. Ажлынхаа цалингаар амьдралаа болгол яг тэр мөнгөний үнцэндээ биш шүү дээ. Тэгээ амьдж байгаа хүмүүс нь хажууд нь тэрнээс илүү мөнгө олдог мөртлөө тэрийг бүр давраа цаашаа бүр ахиж явдаг. Тэнгүүт мөнгө гэдэг дуун дээр манай хоёрын дуун дээр гардаг л та. Мөнгөний тухай харуулсан тий ядуу одоогийн монголчуудын байгаа байдал. Биднээс нэг үн цэнтэй юу үн цэнтэй байх вэ гэдэг алдагдсан юм харуулж байгаараа би сонирхолтой санагдаж байна. Мөнгө хэрэгтэй байгаа хүн гэсэн үг шүү дээ. Яг тэр талаас дуулж байгаа надад таалагдтiin. Тэгээ мөнгөний клип энэ төр бол гоё идэг тий. Хизээ миний амьдрал сайхан болно доо гэдэг. Одоо юу гэдэг тэр хүлээж байгаа тэр одоо тэр хүний дүрээр харуулж байгаа ч гэдэг юм уу тий. Би бол тэгж ойлгодог. Би бол цонц дуртай байсан юм даа. Тэр үедээ хийжсэн өмгдөлүүд над нөхөд таалагддаг тий. Тиймэрхүү готрангуй үзэлтэй залуучууд байдаг шүү дээ. Хизээ миний амьдрал сайхан болох юм бэ гэл. Миний амьдрал сайхан болно доо. Мөнгөтэй хөрөнгө төгрөгтэй болох юм сан гэл байнга бодож мөрөөддөг ч гэдэм юм. Хүн яг та алдаж эндэж болдсон шүү дээ. Тэр яг одоо тэр клипийнхэн зорилго дээр болохоор бас нэг ядруу ахгүй гардын бас нэг юм те мөнгөний төлөө мөнгөний хойноос өгцөн хүний дүр зурагт гардаг ч юм уу те. Мөнгө болохоор тийм гол нь яг утга учир нь биш шүү гэдэг ойлголтыг бас өгөх гэж тийм мөнгө гэдэг клип дуу бүтээж ирсэн. Монголд өнөөдөр үн цэнтэй зүйл алга болцсон. Яг үндсэндээ мөнгө гэдэг өөрөөх нь хэрэгсэл байтал хэрэгсэлдээ боолчлогдсон нийгмийн тухай. Хүний амьдрал богинохон боловч халтар хитэн цаасыг бодсоор амьдарч байгаа нь харамсмаар юм шиг. Хов тавилан юм шиг. Монгол хүн мөнгөтэй байлаач гэсэн нэгэн зүйлээр дутагдж амьдардаг болов уу? Бидний нийгэм, бидний хүрээлэн буй орчин, улс орн маань хар бараан байсаар л байна. Монгол улсыг удирдан яваа хүмүүсийн талаар өөрсдийн үзэл бодлоо айлгүй хэлж чадсан хэсэг залуус бол клик бүүн бүлгийнхэн билээ. Тэд өөрсдийн хэлийг гиснээ хэлхээсээ огтхонч айсангүй. Тийшээ дуу манай өөрөө бол тийм Зүгээр л энгийнээр чи бол битгий шаа ч юм уу те. Их орноо хайрлах сэтгэлтэй гэсэн тийм утгаар хийсэн юм шиг. Нийгмийн тодорхой хэмжээнд бухимдалтай бас урлагийн төр хөгжилтэй зайлшгүй холбоотой байх гэж бодож байна л да. Ширхэн басан давуусан новшин батлан яллаа би чирээ төрийн шовойсон махнугана парлаа ми адчлаа михний эзэм хөгжүүлэх төлийн хүсэл ангуу михний эзэм хэрэгжүүлэх хуулийн төсөл бид чи ядуу байна та бид эдийг харахгүй байна гэсэн утгатайгаар нэг томчууд дээдлүүдтэй хэлсэн тиймэрхүү санаатай дуу гарсан. Тэгээд иймэрхүү дуунуудыг бол бас одоо хүмүүс аймаг сонсдог болсон шүү дээ. Энийг Crystal Optical гэдэг нэг студийн NC энд ирж сонсоод
Тэгээ би жирийн уцтай танай нэг клипийг хийж өгөө. Та нар гоё шааж байна. Тэгээд ерөнхийдөө тэр санаагаа боловсруулад бас л нэг тийм бараа орчинд авсан зургуудтай л би нэг харсан хайлт. клип хийж өгөө. Бид нар би нэгэ дэмжихгүй бол өөр хин дэмжих юм бэ гэд. Би бас өөр хипхоп тулдаг болохоор житэй ярьсан. Ихэн гүшүүнээсээ талан зураг Икэрэх нэг бодо танар битгийша Дүнжил ганц удаан стратегтэй Ятомотой шулах балма характерстай Ихэн гүшүүнээсээ талан зураг Икэрэх нэг бодо танар битгийша Битгийша. Ер нь бол нэр дэвшигчтэй тандаж хэлсэн дөө. Энэ дээр болохоор яг өмнөх яг ярьж исэн юмнуудаа зөвхөн сонгуулаар амьдрэх хүмүүс яг өмнөх ярьж исэн юмнуудаа хийхгүй байгаа надад үнээр таалагдаагүй. Бид эднийг үзэн ядчихсан аахгүй. Амар их юм амлдаг. Хотлоо шагалтай. Тэгээд тэд битгий шаа гэж хэлсэн. Дүрс Монголоор дүрс хүмүүс өөртөө хуурсан тэнийг заацаг гайж бодох эргүй байдал өөртөө хүнээс уулздаг. Ерөнхийлөгч ерөнхий сайд гишүүд хууль завхаар компани бүсгүй олон улсын тийм сургууль төгсөөгүй эрх мэдлгүй. Гэхдээ надад ганцхан улсаа гэсэн сэтгэл байгаа. Та нар шиг гадны олон дээр сургууль төгсөөгүй. Та нар шиг компани бүстон байсан машингүй. Та нар шиг бүхний чадагчтай алтан тушаалгүй. Ганцхан зүйл надад би улсаа хийж болохгүй. Би хүүн болон төрсөн. Тийм учраас би өөртөө би ингэж өөрийнхөө хувийн амьдралыг бодоод гадаад яваад тэгээд Монгол сайхан болохоор буцаж ирнэ гэдэг хүн биш. Яагаад бидний эдгээр ингэж хэлээд байна? Бид нар яг ямар буруу үйлдэл хийгээд ямар юм хийсэн болоод эдгэрт ингэж ойлгож чинь гэдгийг бодож ойлгохоосоо илүүтэйгээр эдгээр одоо бидний оролцдог. Тэгдэг аахгүй. Итгэцэн гэдэг тоглоом тодлоо ярьдаг. 3-5 вав гэх тэрэн шиг ерөөсөө 3 сая. Тэгээд ерөөсөө нөгөөд нь иргэдэн тэгээд нөгөөдийг хараад итгэждэг. За гэдэг араас нь дахиад 3 сая гэж тавьдаг. Тийм тоглоом болцсон. Тэгвэл тэр тоглоом дээр бидний үнцэг болохоор бид нар үнэлтгэгчийн үнцэг байхгүй. 3 сая өгсөн битгий шаа гэж модын сүрдэг. Энэ хипхопд уусалж өөр зөв гудамжинд хүмүүс өөртөө ямар хэллэгээр ярьдаг тэр хэлээр нь өөрийнхөө амьдралыг өөрийнхөө нийгмийг өөрийнхөө үйл санааг илэрхийлж гэж олцсон нэг тийм дууны хэмээг шүү дээ. Юуны төлөө хизээ өгнө гэж. Энд л Монгол хүн болж төрсэн юм чинь би хэд хүгээл хэлнэ тэмцэн бэ. Та бүхэнд бидний тархинд шимэгч өт болтлоо үүрлж сэтгэлийн шанал болсон нийгмийн тухай үзэл бодлоо хамгийн түрүүнд уран бүтээлдээ тусгасан хамтлагийг танилцуулах гэж байна.